Бацхан үзэгчтэй сайн мэдрүүлэг маань Өвөр хангаа аймгийн Хар орон сумын Ахмадын өргөн дээрээс та бүхэндээ хүрч байна. За энд өнөөдөр бол 3 дахь өдөр Ахмадуудын маань бүжиг болж байгаа юм байна. За энд болж байгаа үйл явц ойрын сонин сайхныхын талаар бүгдээр орж сонирхцгаая. Ачид тогтмол дөрөвтэй шүү дээ. Тогтмол дөрөвтэй. Энэ өрөөнд Ахмадын хороонд асуудгийг. Оо за. Харан сумын Ахмадын хороонд гам болдог гэдэг. Оо гам болдог. Оо энэ ямар энэ нарийн хүрээвагийн манай Ахмадын зөвлөлийн самбар. За. Тэгээ баг багаар нэгэ самбаруудаа гаргаад тавьчихдаг. Аа. Нарийн хүрээвагийн Ахмадын зөвлөлийн дарга нь тонголго. Оо за. Тонголго гэдэг одоо их сайхан даас тоглодог, шүлэг уншдаг. Ааха. Тийм хүн байгаа. Тэгээд манай сайчууд алдарт уяач байна. Одоо улсын авраг комбайнч бол залуу үедээ гоё хөдөлмөрлөж явсан хамдуудын. Тэгэл байх. Бүхэл одоо сайхан үйл ажиллагааны дээр ингээд энэ Батчир гэдэг их гоё даарц тоглодог аймгийн бүтээлч тэргүүний хамд. За. Тий. Тэгэл энэ жишээтэй ингээд хамдууд жишээ л нь штэ. Энэ харан сумын Ахмадын хорооны өдөртөх зөвлөлөнд. Оо за. Одоо манай Ахмадын хороон дээр гам болд гэдэг энэ байж байна. Аа. Тий. Тэгээд лавгчлуун байна, дасцэрэм байна. Энэ саяны хэлдэг тонголго байна. Жадан баг гэх байна, мар ус яа байна гэсэн ийм усуд. За. Тий. Тэгээ одоо энэ ачтан клубүүдийг хийж байгаа хийн дасгал. Оо за. Тий. Одоо энэ дээр одоо ингээд хийн дасгал эмч үзэж байна. Одоо манай ч өгүүлчлэг үзүүлнэ шүү дээ. Аа. Тэгээ одоо гангархан багийн Ахмадын зөвлөлийн самбар гэдэг баг багаараа одоо ингээд хараа хэдэн баг байна тэр бүхнийг л сайн ажил үйлсээ хийж байгаа тийм. Энд бол өдөр болгон үйл ажиллагаа юм тий Ахмадын өдөр болгон тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо бүжгээс өөр юу болж байна? Одоо өнөөдөр бол ингээд бүжиг явуулж байгаа. Нэг дэх өдөр өдөөс өмнө болохтой зэрэг софт бол болж байгаа. Нэг дэх өдөр софт бол. Хоёр дахь болохтой зэрэг теннис тоглож байгаа. За. Гурав дахь өдөр болохтой зэрэг доороо юу тоглож байгаа. Дартс тоглож байгаа. Цагууд нь хийдэг гэсэн. Цагууд нь одоо өглөө 9-оос 11-ийн хооронд л. Аа за. Ээлжлээл энэ Ахмад өргөө тэр доор ачтан хөлөгийн ноёгийн хооронд л ингээл явчихж байгаа. Тэр оролцож байгаа ахмадууд маш гоё өндөрсдөлтэй. Гэртээ ингээд хүүхдүүд нь алс хол байдаг хүүхдүүд ахмадууд ч ингээд гэртээ ганцаараа байхгүй тул ямар гоё юм бэ? тийшингүүж чад дарс тоглож байна. Дөрөвд өдөр энд дасгал явахгүй, бүжиг явахгүй. Энд юунд софт бол энэ дахиад софт бол дундаа ингээд ахмадууд чинь дундаа ингээд тэмцээн болчихдог. За. Тэр их гоё юм. За 5 дахь өдөр. 5 дахь өдөр нь тэр ачтан хөлөө бүжигтэй. За. 2 цагаас энэ бүжигтэй. За. Тэгээд 5 дахь өдөр өдөөс өмнө дартсын сургуультай. Теннисний сургуультай. За. Бүжгийн бэлтгэлтэй бас ингээд бүжиг хийж идэг тийм гоё. Хагас үтэн сэнд яг уу. Хагас үтэн бүгд амарна. За. Хагас үтэн өдөр бүгд ингээд хонд ингээд сайн хамраад. Тийм 2 өдөр амрахгүй л иж бас ядрах тийм ээ. Тэгээд одоо шагаа харваа гэж их гоё юм байна. Дандаа номт яваараа юу л нэ буугаар хараад номт боо гэдэг юу. Шагаа харваа нэг юм хавж байгаа шиг юм байна. Хавж байгаа яг үнэ хавж байгаа тий. Тэргөө чи харуудаг. Тэгэл одоо энэ ахмадууд чи бүгд оролцож байгаа. За энэ бол Вангийн овоо. Энэ Вангийн овоогийн одоо ахмадын зөвлөл гэж байгаа. За. Тэгээ энэ дээр чи одоо дарга Марусия. За. Тэгээд энэ дасцэр юм байна. За. Тэгээ бурмаа гэж байна. Энэ цэнтхүү гэж байна. Одоо дандаа л энэ алдартнууд. Одоо залуу насндаа их гоё хөдөлмөрлөж тийм ээ. Одоо тэр лалтан гац юм уу гэж бүгдийг авчиж тийм. Өнөөдрийн хар орныг бий болгосон хүмүүс. Тий одоо хар орныг чинь одоо 70 жил одоо удахгүй болно шүү дээ. Тэр хүртэл нь бий болгоод араасаа биднийг ингээд дагуулад сургаад хүмүүжүүлээд ингээд явж байгаа. Ямар гоё юм. Бид нар байхгүй юу тийм. Тэгээ Эрдэнэ толгойн ахмадын зөвлөл. За. Манай сугар багш байж байна. За. Тэгээ энэ Бадам гэж хүн байна. Савга гэж хүн байна. Энэ хамдын зөвлөлийн дарга нь тэргүүлэгч нь хэн гэж Сүхбат гэдэг энэ их гоё алдартай сайхан ихч байна. Одоо агрономч Лавг бод байна. Тийм. Тэгээд энэ баяр цэцэг ингээд хамт олноороо урлаг уран сайхан
Тэгээд энэ урлагийн хувцсууд чинь бид нар чинь соёлын төмөөс авахгүй шүү дээ. Өөрсдөө хийгээд ингээд хувцсаа хийгээд тааруулаад хамтаазан тааруулаад гутлаан тааруулаад ингээд урлагийнхаа дуулахаас бусдын өөрсдөө хийгээд ирдэг. Энэ трактор. За. Одоо сая 12 сарын 20 дээр Атрын харан сэнгээ чхүн Атрын 65 жилийн хоо гэж. Ааха. Одоо агрономч лавгууд удирдах зохион байгуулж явуулахад энэ тракторын тухай ярьж байгаа. Ааха. Би бол түүхийн сайн мэдэхгүй. Гэхдээ яг сонссноо хэлэхэд энэ бол одоо харан сумын анхны одоо Атрын шангийн татчихсан трактор. Оо за. Тий, шангийн татчихсан трактор гэж ахмадууд ярьж юм лээ. Тий. Тэгээд одоо энэ гомсрон гэдэг энэ хөдөлмөрийн матер гомсрон гэж энэ хүн бас энэ харан дэрж үеийн ахмадуудыг ажил төрөлтэй амьдралтай залгуулж. Оо за. Тий, маш гоё ажиллаж исэн. Одоо хөдөлмөрийн матер болтлоо энд ажиллаж исэн учраас дурсгал өшөөг нь босгосон. Гомсрон гэдэг хүн чинь энэ дэрж сангийн ачхан даргаар ирээл. За. Харан сумын сангийн ачхан даргаар ирээл. Тэгэл энэ сангийн ачхаг одоо энэ ахмадуудыг ийм одоо гоё сангийн ачхаг ийм гоё хөгжтөлн. Манайх ч одоо сайхан байлаа шүү дээ харан сумч. Гурилын үйлдвэртэй атартай ингээд одоо Монгол улсад бол бас гурил түгээж маш их үр гүйцэтгэж ирсэн. Ийм спиртийн үйлдвэртэй дулааны сэтгэл станцтай. Тэгэл тэн дээрээс уулбалахтал одоо манай ахмадуудыг бэлдсэн хүн чинь одоо энэ хүн гэж хэлэх гээд байхгүй би. Бэлдсэн тий. Ажилтаа байлгаж бэлдсэн техник хэрэгсэл тэр трактор гэж хэлэх гээд байхгүй өөрөө чинь орж ирээд одоо тий. Тэгэд энэ чинь ганцхан трактор биш хүн болгон тракторын жолооч эмхтэй хүн байсан. Одоо түрүүний тунгааг гэсэн тракторын жолооч байсан. За. Одоо энэ чинь манай соёлын төв байхгүй юу? Ааха. Анх эхлээд клуб гэж явсан харин сумын клуб гэж. За. 61 онд энэ барилгыг барьж ирсэн. Ааха. Тэгээ надаас нэг дүү юм блэ. Тэгээд энэ барилга одоогоор ингээд яг өнгөцсөн алдаагүй. Дотор нь байгаа ахмадуудын амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, сэнгэнээгүй. Одоо ингээд байж гэнэ гэдэг чинь одоо энэ ахмадуудын хийсэн бүтээсэн, босгосон, үр хөвгтдээ үлдээ хийсэн чин сэтгэлийн юм шүү дээ. Тэр чинь тий. Тэгээд одоо тэр спорт зал гэж хуучин бүр хуучин. Спорт зал гэж байлаа. Хуучны спорт зал. Тий энэ зочдлууд гэж байлаа. Одоо энэ дэс жолооч нар янз бүр явуулаад ирж хон зөнжөөд их тухтай байдаг тийм сайхан буудал байлаа энэ. Тэгээд за ингээд соёлын төв хаалгаа. За ингээд соёлын төв хаалгаар ингээд одоо ахмадууд орж байгаа. Тийм. Манай сайчууд одоо тэр хаадаг хөшөө үү тийм. Тэр бол мэдлэг. Энэ яс мэлхийний одоо яг томьёолны тийм. Энэ трактор тэгээд Эрдэнэзүү хийд байна, хамтын өргөө байна. Харин сум юу сайчууд одоо хамгийн анхны дарга нь авир мэдэг гэжсэн. Тэгээ шатар адиа гэдэг гомсрон тэгээ тэр нэдмэд гихчээтэй дарга нар байсан. Түүх ингээл одоо манай харины хангаан сайхан нутаг гэсэн дүү. Галдан гэж энэ хүн байсан. За. Тэр хүн аян зохиосон. Бацх гэдэг хүн үгийг бичсэн. Ийм их гоё дуу байдаг. Өөрөө бол мэдчихэл байгаа. Гадарлаж байгаа. Гайхан үсийн өрөө халиглан урсах орхонголтой хар хорон хотмине халиурсан тарай орон билээ. Одоо ингээд нэг хотод бол нэг онцгүй соёл бүрдсэн. Хөршүүд нь бие биенийг танихгүй болцсон. Бие биенийгээр ордгоо ингээл нэг бүгд ингээд яасан мэддэхгүй ингээд тусгаарлагдмал болсон. Харилцан ярьдаггүй те. Ганцаард бол ингээд тийм л ингээд соёл одоо Монголд бий болчихд. Гэтэл хар оронд эсрэг жишг байхгүй юм чинь та бүхэн минь өдөр болгон уулзж чинь өдөр болгон урлаг соёл спорт гэж хоорондоо энэ зөндөө ингээд гоё харилцаанууд үүсэж чинь гэдэг бол ингээ эн чинь соёл. Энэ соёл ахгүй энэ нутаг орондоо ингээд гоё итгэвтэй гоё амьдралын хэм маягийг түүчээлж чинь одоо ингээд гэрэлтэж байгаа хүмүүс аахгүй. Тэгэхээр энэ бас соёл бас түгээсэ гэж одоо дүүн одоо зориод бас ирж байгаа. Тэгээ энэ дээр бол итгэлийн гоё манлайлаад те цаг зав сэтгэл зүрхээ зориулж байгаа тийм сайхан хүмүүс байгаа учраас бас сонь сайхныг дуулах га бас суралцах га хотод байхгүй шүү дээ. Хотод чи ингээд төгжирнэ гэж аваад ингээд байж та одоо яа гэх одоо гал аав ээж ингээд гэтэл эн чинь яг энэ сайхан амьдрал чинь энэ л шүү дээ. Хар орон суманд байна. Тэгээ хүн ярьснаар биш ингээд хүмүүжүүлснээр даган дүүрээд гэдэг шиг та бүхэн бидэрт энийг ингээд шууд харуулж байгаа байхгүй амьдралаараа тий
ингээд жинхэнэ өв соёлыг тээцсэн хүмүүс ингэж сугалдаг, ингэж амьдрдаг юм энэ өвдөц те. Манай ахмадууд ямар гоё итгэвтэй гэж бодож байна шүү дээ. Үнэн гоё шүү дээ. Өөрөө тэр гэрээ ар гэрээ ажил мажил бол ерөөсөн тэрийг бол хаяж байгаа юм биш. Бүгдийг зохицуулаад ингээл нөгөө залуу байхдаа үйлдвэрт яаж ажиллаж илээ. Хүүхдээ өлгөдөл нуцаагаал цэцэрлэгтэй байжгаа сургуультай байжгаа ажиллаа хийгээл ингээл явж ирсэн. Яг тэр юм бүр ингээд толгоонд нь суудсан. Тэгэл ажил төрлөө зохицуулаад за одоо ийм ойл ажиллагаач за яг л энд ингээл ирээ сууж байгаа. Иймэрхүү үйл ажиллагаатай ахмадуудаа ингээл аль болохоор л гоё байлгахын төлөө ингээл танаахыг хүчрээд ингээд дэмжиж сайн байна уу гэдээ оролцсон маш их баярлалаа дүүдээ. Баярлалаа. Гоё байна. Одоо дүүд нь аюу гоё санагдаад байгаа байхгүй. Одоо энэ чинь байгаа хүний сэтгэл санаа ямар гоё өөдрөг гоё байх вүлээ. Энийг дагаад ямар гоё эрүүл сарвал байх вүлээ. Хүний бие махбод ингээ хөдөлгөөн эрүүл мэд те. Та бүхэн үнэхээр нас бол тоо гэж харуулж байгаа. Яг үнэ яг үнэ. Тэгээд одоо манай албан байгууллагууд их гоё дэмжиж шүү. За. Манай засаг захиргаа байна, одгөрл даргатай байсан шүү дээ түрүүнд. Тэр засаг даргач нь бол одоо манай ахмадуудыг сайхан дэмжижсэн. Одоо энэ Батэрд нь орж ирж байна. Гэтэ бас уулзч яриаггүй л байгаа. Саяхан боллоо шүү дээ. Тийм. Гэхдээ ахмадын хорооноос бол гэрээгээ хийгээд үйл ажиллагааныхаа эхлэлийг бол эхлээд тавьсан гэсэн. Тэгээд албан байгууллага дэмждэг гэдэг юуны учир гэхнээр нэгдүгээр сургуулийн захирал инх чи маш их гоё дэмждэг шүү дээ. Оо ямар гоё юм бэ манай ахмадууд. Ийм гоё юм манай ахмадууд ингэж хийж байгаа шүү дээ. Тэгээ манай энэ хамтлагийн одоо ахмадууд дандаа ахмадууд энэ. Одоо эрдэнэгүй дэргүүтэй одоо гоё ингээд сайхан тоогоо ах гэсэн одоо зургууд нь гандцсан байна даа уучлаарай. Зургуудыг солино одоо. Энэ албан байгууллагын өдөрлгүүд ингээд ахмадуудаа аюул сайн ойлгоод гоё дэмждэг гэж чинь. Энэ бол үе хоорондын бие биенээ нэгэн цагт энэ хүмүүс маань сахмад болно те. Өөр хүмүүсийн бие биенээ харж хандаж хайрлаж те. Бие биенээ гоё дэмжинэ гэдэг бол энэ гоё эргэх холбоо те. Энэ маш гоё сэтгэлийн эргэх холбоо шүү. Ер нь аав ээж асарч тойсон хүмүүстээр үр хүүхдүүд бас тийм болтгоо гэж ярьдаг шүү дээ. Тиймгүй хүмүүсийн хүүхдүүд бас ингэж орхигддаг шүү гэж манай ахмадууд бас хэлдэг. Тэгэхээр хар хүрэн сум бол их гоё соёлтой юм байна. Их гоё соёл байгаа юм тийм. Би бол тэрийг өөрөө чинь Харарын ТV-гийн үйл ажиллагааны ард түмэн дотор явуулж байгаа шүү дээ. Ганцхан ахмадууд биш. Одоо бол өөрөө ингээл цэцэгт мэдчилгээ тийм ээ. Сайн байна уу гэл ингээл нэвтрүүлэг өдөр болгон тэр чинь бэсдэг бид нар хараад энэ хүүхд ямар гоё юм ийм бэ. Энэ гоё гэдэг талаас нь сэтгэлийн сайхан одоо тэр бүр дороос нь ингээл сэтгэлийг ундраагаад үйл амьдралыг ингээд сайхан бичээл ингээл гаргаж ийн. Тэр чинь одоо ингээл манай зөвхөн Монголд авч гадаад орнд хүртэл ингээл тарцсан явж байна. Тэгээд тэр үйлс чинь цааш маш өдрөг байх болтгоо гэж хань өрөөх гэж хэлэх гэж ингэж оролдоод байгаа шүү. Эвлүүл чилж чадахгүй бол уучлаарай. Ерөөл тогтъя. Баярлалаа дүүдээ. За дүүд амжилт хүсье. Зурглаач амжилт хүсье. Эдгээр нөгөө ойсоо энэ сурдаг гэдэг. За сайн зурглаач болоорой. За.